дээр эдийн засгийн хөгжил, нийгмийн доктортой байдал, ялангуяа нийгмийн улс төрийн доктортой байдлын нөлөөллийн тухай ярилцъя гэсэн бодолтой байна. Манай Монголын нэг зовлон бол тэгээд сонгуулийн хооронд эрх баригч хүчин банк солигддог. Эрх баригч хүчин солигдох тоолонд нөгөө төрөөс баримтлах ёстой эдийн засгийн нийгмийн хөгжлийн бодлого нь өөрчлөгддгөөс болоод аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаа маш муугаар нөлөөлдөг, эдийн засгийн хөгжилд маш муугаар нөлөөлдөг гэсэн ийм бодлоо л да. Энэ талаар таны байсаар та юу бодож байна? Тэгээ зөвхөн нийгмийн доктортой байдлыг хангахад бол сонгуулиас гадна өөр хүчин зүйлсүүдийг л бид нар анхаарах хэрэгтэй байх гэж байна. Сонгууль 4 жилээр болтгол болж байх хэрэгтэй байх. Тэгээд тэрнээс болоод одоо юу гэдэг докторгүй байдал үүсэж байна гэж ойлгож болохгүй байх хэрэгтэй. Би хэрвээ зөв ойлгож байгаа бол хэд хэдэн хүчин зүйл багш. Нэгдүгээр нь нийгмийн дундч тохирол гарцаагүй байх хэрэгтэй. Тэр маань өөрөө нийгмийн доктортой байдлыг бүрдүүлж өгдөг маш том суурь. Хоёрдугаарт нь төрийн албан зөвшөөрсөн байх хэрэгтэй. Улс төрийн нөлөөллөөс үл хамаардаг төрийн алба бол тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байдаг. Төрийн хар хүмүүсээс бүрдсэн нэг тийм тогтолцоо байна. Сайд нар ирж л байна, явж л байна. Төрийн алба бол байж л байх хэрэгтэй. Тий. Тэгээ гуравдугаарт нь болох төр ер нь үе бас нэг салхируулж жоохон сэгсэрч энэ валиар одоо юмудаас ч салж явах хэрэгтэй л дээ. Тэгээ манайх чинь цоошин эдийн засгийн тогтолцоор, улс төрийн тогтолцоор ороод удааг нэг 27 жил болж байгаа юм чинь бол мэдээж бүх юм нь зөвшөрч амжаагүй байгаа. Тэгээ ийм үед бол энийг одоо бас улс төрийн сонгуулиас болоод хамгийн байна гэж үтгэх нь буруулах. Зүүнний улс төрийн хүчний төрд гараад явуулдаг бодлого тийм ээ идеологитойгоо хамаатайгаар явуулдаг бодлого барууны үжил баримтлалтай улс төрийн хүчнүүдийн төрийн эрхэнд гараад явуулдаг бодлого хоёр өөр хоорондоо зарчмын сүүлийн үед бол зүүнний барууны гэж нэг ялгахтаа болж байгаа шүү дээ. Ялангуяа тэр тооны нэрээс эхлээл ер нь консерватив нам дотор зөв юм байх юм бол бид нар аваад хэрэглэх ёстой шүү дээ. Заавал яах ёстой гэдэг. Тэгээд энд чинь 3 дахь зам маань энэ Лондон гэх сургуулийн профессор нэг захирлын бичсэн ном ч нэг хэсэг аягүй шуган тарьсан шүү дээ. Барууны орнуудад бол гэдэг чинь зүүн барууны ялангуяа эдийн засгийн бодлогын салбарт бол зүүн барууны ялгаа бол нэг тийм айхтар их байх. Угаасаа тодорхойлолтой зүүнний бодлого явуулах тийм нөхцөл бүрддэг тодорхойлолтоор гарцаагүй одоо баруун талыг баримтлсан бодлого явуулах нөхцөл бүрддэг юм шиг байна. Улсын төсөвт нь юм уу эсвэл одоо гадаад худалдааны нөхцөл сайжраад нэлээд юм хөрөмтлүүлчих юм бол тэр чинь бас нэг дараагаад үгүй л гэж боддог юм шиг л байгаа юм л да. Тэгээ байхгүй болчих тэр бүгдээр нь усаа хацартаа байгаа. За ер нь одоо хасъя таны болиулыг ингэж явдаг бас нэг. Тэгээ эндээс хоёр чухал хүчин зүйлийн тухай бид тогтож ярих хэрэгтэй. Нэгдүгээрт нь бол гэж бодогдож байна л да надад. Нэгдүгээрт нь бол тэр нийгмийн дундаж тохирол. Энэ бол доктортой байдалд онцгой чухал хүчин зүйл. Энэ талаар таны бодлоо. Тэр ханддаг байгаа. Бидний хувьд тэр 4 жил болно шилждэг энэ механизмыг би маш зөв гэж бодлоо. Яг тэр 4 жил хийж чадсан чадаагүй гэж хаддаг, шүүдэг, тунгаадаг энэ тогтолцоо өрөндөө. Яг тэрний тэр билет байгаа 4 жил болго эрх баригч солигдоод байна гэхээр эрх баригч чадахгүй учраас нөгөө төрөнд хилжүүлээд байгаа юм шүү гэдэг асуудал. Тэгэхээр энэ бол зөв тунгах асар том зөв тогтолцоо гэж байна. Энэ дээр нэмээд хэлэхэд манай хувьд Монгол улсын тэр дундаж давхаргаа бий болов эдгэцгээ өгөх энэ хөгжлийн загвар гэж нэг юм байна. Хөгжлийн загвар бид нар юу яаж явах вэ гэсэн нэрнийхээ нэг дүн руугаа хараад ажил намын байсан тэрнийхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Тийм загвараа бид тодорхойлдог бол. Тэгэхээр бидний хөгжил юугаар хийдэг тэгэхээр нэг намын 4 жилийн мөрийн хөтөлбөрөөр шийдэгдэж явдаг. Бодлогын баримтчгүй байгаа бол тэр нь бас нэг тийм Монгол улсын хавцангууд даваатал тэр зөвлөлтөд зүйлийн хавцлын баг. Тэгэхээр бидний хувьд хөгжлийн загвартай болмоор байгаа. Улс төрийн намуудын төлөвшөл маш чухал. Улс төрийн намууд төлөвшөөг зөвхөн сонгогч санаа авахын төлөө гаргасан мөрийн хөтөлбөрөөр 4 жил улсаар нэг өдөртөх гэж бодлоо. Монгол улсын хөгжлийг харамдуулж байгаа шиг харагдав. Сонгогчдод таалах гэж нэгэн халамжийн бодлогоор хавтгааруулдаг. Таалах гэж зарим зүйлтэй хийүүлэх эдийн засгийн хөгжлийг өөрчлөх хэрэгнээс батгалдаг юм. Мэдээж 3 дугаар нь төрийн албан руу халдахгүй тэр тогтцоо. Энэ гурвыг бий болгох юм бол бид явж байгаа. Одоо улс төрийн нам солигдохоор яамны хэлтсийн дарга гэх тоо төвшин бүртгэл хэлтгэлтэй мөрөгшөөгөө улс төрийн албан тушаалсныг явуулж яамны газрын хэлтсийн дарга тавина. Одоо Монгол төрийн ажил
азартын нэг 5-10 жил болсон гэрэг мэрэгчний нуурын дээр л явж байгаа шиг харагддаг зарим явдал. Тэр тогтолцоогоо бид халах. Эндээс ер нь бол тэр улс төрийн намуудын эдийн засгт гүйцэтгэх үүргийн тухай тэгээд төрийн цашааны энэ дээр бол нэг тийм маргаад чирэг байхгүй хоёлаа энэ дээр цаг маг зараад шаардлага байна. Угаасаа тодорхойлтор айгүй мөн. Засгийн газрын эрх мэдлийн төлөө сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр гэж анекдот ч юм байдаг шүү дээ. Бид энэ тухай жижигт бүр тусгаал нь ярилцсан. Одоо өнөөдөр би та хоёроос юу хүсэж байна вэ гэхээр зэрэг энэ нийгмийн тогтвортой байдал гэдэг юм ер нь эдийн засгийн хөгжил. Ямар ч бол маргаад байх юм байхгүй шүү дээ. Бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Нийгэм доктортой байх юм бол одоо тэгээд юм урагшаал явна. Нуур амар бол нугас амар юм явах л ёстой шүү дээ. Тэгэхээр аль болохоор доктортой байдлыг хангана гэдэг энэ чухал бол айгүй чухал зүйл. Гэхдээ энийг 50 амгалан байгаад энийг туушруулж ойлгож болохгүй байхгүй. Тэр нэг доктортой байдлыг хангая. Засгийн газраа доктортой ажиллуулъя. Доктортой байдлыг айгүй чухал. Засгийн газар үеийн солигдоод байх тэр одоо ингээд адагшаа ердөө хамгийн болохгүй байна гэдэг ийм халахвчин доор нэг хэсэг хүмүүс гарч ирээд хулгай зэлгийг нуудаг болчиход байна шүү дээ. Нэг бүлэг гарч ирээд одоо ил далд нэг мафи маягийн бүлэг гарч ирж чад эрх мэдлийг ямар аргаар авсан бүүмэд авчхад тэгээд солихгүйр зэрэг ичгүүр санжуургүй хулгай хийж байгаа. Ердөө бүр ичгүүр санжуургүй төрийн өмчөг төрийн одоо энэ мөнгнөөс бол хулгайлчхад тэгээд үгүй чи хулгай хийгээд байна шүү дээ. Нөхөр минь болил доо чиний над хийж байгаа юм чинь болохоор чи хамаатан саднуудаа оруулж ирээд байна шүү дээ. Энд чинь төрийн албыг чи бүр гутааж байна шүү дээ нөхдүүд минь. Чи бол одоо энэ төрийн албанд чинь ажиллаж байгаа хүмүүсүүдийн чинь бас нэг шалгуур малгуур тэр нэг хийсэн бүтээсэн юм мэрэгжил ур чадварыг харах хэрэгтэй байдал нэг цүнхий чинь барьж үүжсэн бөхсөй чинь долоож байсан нэг нөхрийг ингэж гаргаж ирээд төрийн албыг сүйтгэхэд байна ихтер. Тэгээд шүүмжлээд энэ чи болохгүй бүтэхгүй ийм юм байж болохгүй нөхдүүд минь. Та нар чаддсан бол чадахгүй бол зайл гэж хэлэхтэр үгүй. Тэгвэл доктортой байдал айгүй чухал. Доктортой байдал хэрэгтэй. Тэгээд доктортой байдал гэдэг нэрийн дотор би үргэлжлүүлээд тулгаалаад явжээ гэсэн тийм самнаа яваад байгаа байхгүй. Тэгэхээр манай нийгэмд өнөөдөр аль нь чухал юм. Тэр шудраг үнэнч зарчим гэдэг тэр нэг юмд бид нар барьж аваад тэрнийхээ төлөө явах ёстой мó эсвэл доктортой байдал гэдэг одоо юу ч юм гэдэг нэр томьёоны цаана хэсэг бүлэг хүмүүс тулгай хийх орон зайг бүрдүүлж өгөх хэрэгтэй юм. Тэр чинь сонголтын л асуудал шүү дээ. За энэ хэлтэй. За доктортой байдал доктортой хөгжлийн асуудал энэ нэг байр шин билээ тийм ээ. Гол нь бол тэр доктортойгоор нийгэм эдийн засгийг авч явах тэр бодлого хэрэгжиж байгаа асуудлыг л хэлж байгаа. Зөвхөн бодлого хэрэгжиж байгаа. Зөв бодлого хэрэгжүүлж чадахгүй нөхдөд гарч ирчихэд бидний докторгүй болсны улмаас бид алдаад бидний зүгээр ажил хийхгүй байна гэдэг тэр доктортой гэдэг үгээр хасгаж хийж байгаа нь үндэ яг өнөөгийн нийгэм тэгээд төрийн мөнгөөр сонгогчдод зориулсан эдийн засгийн ямар зүрх ашиггүй бодлого хэрэгжүүлэхэд өөрснөө тэгээд сонгогчдод байнга таалагдлах тэгээд өөрснөө тэр орон зайгаа байнга хадгалах тийм босромог үйлдэл хийгээд байгаа өнөөдөр доктортой байдлыг хэлэхэд яаж болохгүй тийм зүйл харагдав. Өөрөөр хэлбэл бодит доктортой байдал хуурмаг одоо халахвч хоёрын хооронд доктортой хөгжил гэдэг бол ондоо арай том ойлголт. Яг зөв улс төрийн тэр доктортой байдал гэдэг ойлголтыг бид нар чухам яаж ойлгох вэ гэдэг асуудал бол өөрөө ирэхгүй тавигдаад байгаа юм л да. Тэгээд дээрэс нь бас нэг зүйлийг бид нар бодох хэрэгтэй. Энэ сонгуулийн тогтолцоо, парламентын сонгуулийн тогтолцоо чинь бол шатгийн ямиг ер нь үндсэндээ 4 жилээр сэтгэл болгочихлоо шүү дээ. Энэ бол одоо бүр их тод харагдаж байгаа зүйл. Ямар ч хүн гарч ирээд нэг яаж хийж байгааг 4 жил болох юмсан гэдэг. Тэгээд тэр 4 жил болохын тулд бол би ердөө юу ч амлаж болно, яаж ч болно гэдэг тийм зарчим. Тэгээд сүүлийн одоо жишээ нь 2000 оноос хойших тэр сонгуулиудыг л аваад үзэлтэй бид нар ер нь юу боллоо дандаа популист амлалтууд шүү дээ. Одоо тэгээд амлаж байгаа юм нь өмнөхөөсөө илүү гарна гэхээс биш дутх юм байна. Тэгээд тэр чинь бол эцсийн нийгмээ тамирдуулаад сонгогч нараа одоо буруу юм дасгаад сургаад байна шүү дээ. Тэгээд тэр чинь болохгүй яриа ийм байж болохгүй шүү нөхдөөтэй гэдэг ямиг л одоо ярьж хэлж л хаасаа ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл засгийн газар гарт түмэн сонгогч хоёр хамтраад яг таг ойлгосон тийм эдийн засгийн доктортой. Би бол наадах ч бүр харгистуу томьёол юм байна. Одоо манад нэг ийм нэр томьёо байдیں۔ Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй. Бүлээ усаар угаавал хэрэггүй. Худлаа байхгүй юу? Бүгдээрээ хэлцээд буруугүй гэдэг чинь бүгдээрээ хэлцээд нэг шийдвэр гаргасан тэр нь буруу шийдвэр гаргачихсан байх юм бол нийгэмд эдийн засгт асар их хэмжээний хохиролтой. Гэхдээ тэн дээр бол буруутан байдгүй байхгүй. Хэний ч буруутахгүй. Яг л чи өөрөө орох болсон учраас
буруудахгүй байхгүй. Хариуцлага хүлээх тогтолцоо ч байхгүй гэж байна. Хизээ бүгдээрээ хэлэлцэж байж тэр нэг ер нь нийгмийг авч явдаг байсан. Нийгмийн чинь тодорхой хэмжээний элит нь авч явна. Нийгмийн чинь тодорхой хэмжээний мэдлэгтэй чадвартай тэр өнөөдөр маргааш ядч нөгөөдрөө харж чаддаг тийм хүмүүс нь л авч явдаг байхгүй. Тэрнээс ингээд цөмөөрөө өнөөдрийн нэг 5 төгрөг өгнө гэдэгт хуурдагдчихад тэгээд тэрүүгээрээ шийдвэр гаргachаад тэгээд дараа нь техникч буруудахгүй шүү дээ. Би бас бүгдээрээ оролцоо бидний сонгосон л юм шүү дээ. Тийм учраас тэр нэг юмнуудаас жоохон зарим нэгэн ойлголтуудаас салж энэ нийгмийн чинь бас нэг цэтгүүрүүд байдаг шүү. Тэр цэтгүүрүүд дээрээ илүү ачаал бүгдлэх. Өөрөөр хэлбэл доктортой байдал ба доктортой байдлаар Тэгэхээр дахиад тэр нэг механизмын асуудал баг. Тэр улс төрийн доктортой байдлыг чинь хангадаг, нийгмийн доктортой байдлыг чинь хангадаг ямар механизмууд үү? Тэр механизмууд чинь хизээ яаж үйлчлэх юм бэ гэдгээл гадралдаг байна шүү дээ. Тэгээд доктортой байдлыг хэмжүүлдэг хардаг үзүүлэлт доктортой хүн солигдохгүй байхыг хэлдэг юм уу гэдгийг тодруулах бас ялгаж салгаж ойлгох. За ингээд их баярлалаа. За